Сэлэн аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, шин сэргэлтийн бодлого, Монгол улсыг 2021-с 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол улсын засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Сэлэн аймгийг 2021-с 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Сэлэн аймгийн 2022-с 2025 оны стратеги төлөвлөгөө, Сэлэн аймгийн засаг даргын 2021-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдуулан боловсрууллаа. Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 8 бүлгийн хүрээнд нийт 194 арга хэмжээг боловсруулан батлуулж хэрэгжүүлэн ажиллалаа. Ингээд та бүхэнд аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн танилцуулгыг хүргэж байна. Эрүүл мэндийн чиглэлээр 2024 онд дурангийн сувилхуу, чихрийн шижингийн сувилхуу, эрчим тэмчилгээний сувилагч тусгай мэргэжилтний төрөлцсөн мэргэжил олох сургалтад нийт 3 сувилагч тусгай мэргэжилтэн, дотор судлал, яаралтай тусламж судлалын үндсэн мэргэжил олох сургалтад 3 их эмч, төрийн сангийн дэмжлэгээр үндсэн мэргэжил олох сургалтад нийт 6 эмч суралцж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадахжуулах үүднээс бүгд найрамдах Солонгос улсад 2 их эмч, Өвөр Монголын үр хөдөлсөх хооронд 2 бага эмч, 2 сувилагч, Эрээн хотод 32 эмч, мэргэжилтнийг тухайн улсын эрүүл мэндийн байгууллагуудад туршлага судлуулсан. Мөн Сингапур улсад зохион байгуулагдсан Аз намхан далайн бүсийн 26 дугаар их хуралд 5 их эмч оролцсон. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадахжуулах ажлын байрны сургаалтад 230 албаагч буюу телемедицины сургаалтад давхарсан тоогоор 2800 гаруй албаагч, танхимын сургаалтад 2600 гаруй албаагч хамрагдсан. Иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрал олох сургаалтад нийт 4800 гаруй иргэд хамрагдсан. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийн нээлтийг аймагтаа зохион байгуулж, нүдний эмчийн үнэлэгт 165, чих хамар хоолойн үнэлэгт 144, шүдний урьдчилан сэргийлэх үнэлэг эмчилгээнд 151, биеийн жингийн индекс тодорхойлох үнэлэгт 94, өрхийн эмчийн үнэлэгт 115, эрүүл мэндийн боловсрал олох сургалтад 159 иргэнийг хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хийм эмчилгээний 2 ортой тасгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 2024 онд хийм эмчилгээнд 1 иргэнийг амжилттай хамруулан, хавдрын эмчилгээ шаардлагатай хэрэгтэй аймагт эмчлэх боломж бүрдлээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай цаг алдалгүй хүргэхэд анхаарч, 2024 онд 1,734,1 сая төгрөгийн үн бүхий 12 ширхэг бүрэн тоноглогдсон даван туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашиныг аймгийн нэгдсэн эмнэлэг, Мандал сумдах нэгдсэн эмнэлэг, Алтан булаг, Шаамар, Орхон, Хүдэр, Цагаанур, Баянгол сумдад, Дулаанхаан, Түнхэл, Номгон тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгч автобазыг шинжилсэн. Эрүүл мэндийн яамны 433 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мандал сумын нэгдсэн эмнэлгийг мэс заслын тоног төхөөрөмж, эхо аппарат, зөөврийн эрентгийн аппарат, диализын аппарат, гематологийн анализатор, биохимийн аппарат болон бусад тоног төхөөрөмжүүдээр хангалаа. Мандал сумын нэгдсэн эмнэлэг сүм тосгодын эрүүл мэндийн төвүүдэд спирометр 18 ширхгийг бусад дагалдах хэрэгслүүдийн хамт нийлүүллээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 1.4 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл багаж тоног төхөөрөмжийг татан авч эрүүл мэндийн байгууллагуудад хуваарлан олгосон. Боловсролын чиглэлээр Сэлэн аймаг Оросын албаны улсын бүгд найрамдах Бурайд улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Хягт мужийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн 1-ээс 8 дугаар ангид 2023 онд 21 сурагч, 2024 онд 30 сурагч суралцуулан хүүхэд багчуудын хэрэгцээнд нийцсэн боловсрол эзэмшүүлэх, орос хэлний мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Сурагчдыг тээвэрлэх автобусны даатгал, ариутгалын хураамжид шаардлагатай зардлыг аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас шийдвэрлэсэн. Цахим систем суурилсан сургалтын нэмэлт хөтөлбөрийн хүрээнд 2023-аас 2024 оны хичээл хэмжээлд 5-аас 6 дугаар ангид англи хэлний хичээлээр персон хөтөлбөр хэрэгжиж, 5 дугаар ангийн 73 бүлгийн 2167, 6 дугаар ангийн 72 бүлгийн 2018 сурагч хамрагдаж, 134.9 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийн цахим гэрээ хийгдсэн. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд боловсрол шинжилгээ ухааны яамнаас Түшиг сумын ерөнхий боловсролын сургуульд 87.9 сая төгрөгийн иж бүрэн цахим ангийг байгуулсан. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 437 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинжилэл хийж, интернетийн хүчин чадлыг нэмэгдүүлэн 19 цахим анги шинээр байгуулж, 770 таблет, 89 компьютерийг нийлүүлж хичээл сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.
Мөн 3-аас 4-р ангийн 154 бүлгийн 4338 сурагчдад математикийн хичээлийн 7 хоногийн 1 цагийг Идүүтэн цахим платформ ашиглан зохион байгуулсан. Идүүтэн цахим платформ ашиглахын өмнө математикийн хичээлээр 3-4-р ангийн сурагчдаас гарааны үнэлгээ хийж хичээлийн жилийн төгсгөлд үр дүн үнэлэх ажлыг зохион байгууллаа. Үнэлгээнд нийт 4149 сурагч хамрагдаж, 3-4-р ангийн сурагчдын гүйцэтгэлийн дундаж 63.3% үзүүлэлттэй үнэлэгдэж, хичээлийн жилийн эхэнд авсан гарааны үнэлгээнээс 15% ахсан үзүүлэлттэй байгаа нь Идүүтэн цахим платформ суралцагчдын оролцоог нэмэгдүүлж, хамтран суралцах чадварыг хөгжүүлсэн үр дүн үзүүлж байна. Байгалийн ухааны багш нарын мэдлэг чадварыг сайжруулах зорилгоор хөдөө аж ахуйн менежмент экосистемийн доктортой байдлыг хангах төслийн хүрээнд биологийн 10 багш, мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран STEAM буюу шимт сургаалтад 281 багш, бүгд найрамдах Солонгос улсын Чунчобуг аймгийн Чонжу хотын шинжлэх ухааны багш нарын нийгэмлэгээс зохион байгуулсан сургаалтад 51 багш хамрагдсан. Мөн хим, биологи, физик, газар зүйн зөвлөх 2, тэргүүлэх 5, заах аргачид 15 багш, аймгийн байгалийн ухааны 155 багшид сургалт зохион байгуулж, сургалтын заах аргаа түгээн дэлгэрүүлж ажилласан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 35 сургуулийн 250 багшид зөөврийн компьютер, 483 багшид дунд оврын 15.6 инчийн зөөврийн компьютер, Дезрет олон улсын инэрлийн байгууллагатай хамтран 16 сум 6 тосгоны 28 сургуулийг 302 шиг Ромбуг нийт 1035 багшийн ажиллах нөхцөлийг сайжруулж компьютержүүлсэн. Сүхбаатар сумын 4-р багт 6.3 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 200 ортоо цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ. Буган тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 6 анги, Буганд Нандан компани 80.4 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр иж бүрэн сурагчдын ширээ сандал, багшийн ширээ сандал, баруун бүрэн сант орхон, хушаад, сайхан сумдын ерөнхий боловсролын сургуулиуд хандив тусламжаар тус бүр 1-3 ангийг ширээ сандлаар хангаж, сурагчдын сурах орчин нөхцөлийг сайжруулж ажилласан. Ерөө сумын цэцэрлэгийн багш хөгжлийн төвд орон нутгийн хөгжлийн сангийн 45 сая төгрөгөөр хөрөнгөөр хэрэгцээ тоног төхөөрөмжөөр хангалаа. Биеийн тамир спортын чиглэлээр спортын салбарт ажиллаж буй багш дасгалжуулагч, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын цэцэрлэгийн арга зүйч, эрүүл мэндийн байгууллагуудын арга зүйч, спортын холбоотын гишүүдийн дунд биеийн тамирын хөгжлийн ирээдүй зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж, нийт 138 албаагч хамрагдсан. Тусаад 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн стандартын шин талбайг сайхан Мандал Сүхбаатар сумдад орон нутгийн хөрөнгө оруулалтаар болон хаан банкны дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулсан. Биеийн тамир спортын улсын хороотой хамтран спорт цогцлборуудыг тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд 124 сая төгрөгийн үн бүхий компьютер, ширээ сандал тавилах хэрэгсэл нийлүүлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй спортын 9 цогцлборын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж, мөн сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын тоор, секунд метр, шүгэл, онооны самбар зэрэг спортын хэрэгслүүдийг олгон дэмжлэг үзүүлсэн. Өдөр суманд 2.1 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий спорт цогцлбор, Сүхбаатар суманд 1.5 тэрбум төгрөгийн хөл бөмбөгийн талбайг ашиглалтад орууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2.3 тэрбум төгрөгөөр сайхан суманд баригдсан залуучуудын хөгжлийн төвийн байрыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын комиссгүйн авсан. Тус ордны дулааны шугамын ажилд орон нутгийн төсвөөс 157 сая төгрөгийг шийдвэрлэн ашиглалтад орууллаа. Соёл урлагийн чиглэлээр Соёлын сэргэлт 2024 аяны хүрээнд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардал 26 сая төгрөгөөр 8 хантай сэлбэртэй Монгол гэрийг бүтээлгэн Монгол гэр барих арга ухаан, нум сум, урлал, шагаан наадгаа зэрэг соёлын боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гадаад дотоодын зочид аялагчид хүүхэд багчуудад сурталчлан таниуллаа. Соёл урлагийн байгууллагуудын номын сангийн хөгжүүлэлт үйл ажиллагаанд аймгийн төсвийн хөрөнгө оруулалт 75 сая төгрөгийн санхүүжилтээр 25 ширхэг суурин компьютер, Сүн тасгадын соёлын төвийн 23 номын сан, 68.6 сая төгрөгийн үн бүхий 23 зөөврийн компьютерыг олгон үйл ажиллагааг нь дэмжиж ажиллалаа. Монгол өв соёл Монголын дархлаа арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд Жавхлан суманд өв соёлоороо бахархах шав сургалтыг хөөмийн уртын дуу, хил хуур, морин хуур, икэл хуур зэрэг 5 төрлөөр зохион байгуулж 26 хүнийг сургагч багшаар бэлтгэн 3 удаагийн тоглолтыг зохион байгуулж 780 гаруй үзэгчдэд хүргэн ажилласан. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 23 соёлын байгууллагууд Монгол хүүхэд Монгол соёл сэдвийн үрээнд хүүхдийн нас идэвгүй онцлогт нийцүүлсэн 63 удаагийн цахим тоглолтыг зохион байгуулж 87361 хүний хандлт авсан. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, даатгалын чиглэлээр
Хүн амын ажилгүйд ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрх хувийн хэвшил болон тусгай сангуудын их усүрээр шинээр 1015 ажлын байрыг бий болгон ажилласан бөгөөд тус ажлын байрыг эдийн засгийн ангиллаар навч үзвэл хөдөө аж ахуйг 39%, боловсруулах үйлдвэр 12%, уул уурхай 50%, барилга 3.4%, бөөний болон жижиглэнгийн худалдаа 3%, бусад салбарт 34.4%-ийг эзэлж байна. Аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, сумдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс нийт 120 аж ахуйн нэгж байгууллагын 1873 ажилтан албан хаагч, байгууллагын удирдах ажилтан хуваарай болон жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч иргэдэд 44 удаагийн сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрм журам шаардлага стандартыг сурталчилж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн долгох санхүүгийн дэмжлэгт 13 сум тосгоноос ирүүлсэн 25 иргэний төслийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 168 сая төгрөгийн санхүүжилт олгож, байнгын 25 ажлын байр бий боллоо. Хөдөө аж ахуйн бодлого 2024 онд 3092 га талбайг хашаажуулж, баруун бүрэн Баянгол, Ерөө, Орхон, Хүдэр, Санд, Хушаат сумдын 7 аж ахуйн нэгж 265 га талбайд агроожуулалт хийж, тариалангийн талбайг салхины илэгдэл эвдэрлээс хамгаалсан. Эрт ургацын хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд 1500 тонн багтаамжтай төмөс хүнсний ногооны зариг ашиглалтад оруулж, Мандал, Сүхбаатар, Сайхан, Хушаат сумдад 1140 м2 буюу 12 ширхэг хүлэмж шинээр нэмэгдүүлсэн. Хүнсний ногооны услагаатай талбайг нэмэгдүүлэх зорилгоор хүнсний ногооны үйлдвэрлэл ба услагаатай хөдөө аж ахуй төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 240 га-гийн усалтын системийг шинжилэн засварлаж ашиглалтад оруулж, Жавхланд хонгор овоогийн усалтын системийг шинжлэх, сэргээн ашиглах саналыг хүргүүллээ. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 6 сумын 36 аж ахуйн нэгж иргэний 2.6 тэрбум төгрөгийн техник худалдан авалтад 1.1 тэрбум төгрөгийн хөнгөлтийг үзүүлж, 17 сумын 300 аж ахуйн нэгжид төмөс хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтыг сайжруулах, техник технологийн шинжилэл худалдан авсан техникт 50% хөнгөлөлт үзүүлж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн дэлгүүрийг аймгийн төв Сүхбаатар суманд нээн ажиллуулж байна. 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд 5868 малчин өргөх, 4829 мал бүхий өргөх, 92 аж ахуйн нэгжид 1.6 сая толгой мал тоологдож, малын тоо өнгөрсөн оныхоос 167.2 мянган толгой буюу 9.4%-аар буурч, малын тоо толгойг өсгөхгүй өндөр ашиг шимтэй малыг үржүүлэн эрчимдсэн мал аж ахуйг дэмжин ажиллалаа. Аймгийн хэмжээнд 5522 малчин өрхтөө байгаагийн 82% буюу 4483 малчин өрхөд шинэ хоршоо хөдөлгөөний ач холбогдол өрнөлөөх сурталчлан таниулж, 243 хоршооны малчтад 27.7 тэрбум төгрөгийн зээл олгож, 188 хоршооны малчтад 13.2 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт хийсэн. Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран аймгийн хэмжээнд мах сүүний чиглэлийн 870 үнэнд гүн хөлдөөс үнээрээр 750 эм хонин дурангийн болон хуцаас үр авч зохиомжтой хэлтүүлэг хийж, хэлтүүлгийн ажлын гүйцэтгэл 71.6 хавтаа хийгдсэн. Мал сүргийг халдвар түвшнээс өрсөн сэргийлэх ажлын хүрээнд угаалганд 1.9 сая толгой мал амтан, туулгалтад 2 сая толгой мал амтан, боловсруулалтад 1.8 сая толгой мал амтныг хамруулж, давхарцсан тоогоор 5.9 сая толгой мал амтан буюу 101.7% гүйцэтгэлтэйгээр технологи хугацаанд нээж, гоц халдварт өвчнгүй 50 байдлаа хадгалж байна. Ургамал малын эрүүл ахуй хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгслийг сайжруулах төсөлтэй хамтран мал эмнэлгийн лабораторийн барилгыг ашиглалтад оруулж, 56 нэр төрлийн 998 сая төгрөгийн багаж хэрэгсэл, 94.5 сая төгрөгийн онцлогоор эм урвалж, 102 нэр төрлийн 133.9 сая төгрөгийн лабораторийн тавилга тоног төхөөрөмжөөр хангалаа. Бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баруун бүрэн Мандал, Жавхланд, Ерөө, Хушаат, Хүдэр, Сайхан, Зүүн бүрэн Баянгол, Орхон сумдын бэлчээрт инженерийн хийцтэй 27 удгийг шинээр ашиглалтанд оруулсан. Байгаль орчны чиглэлээр 5 зорилт 238 арга хэмжээ бүхий ногоон хөгжлийн бодлого 2030 бодлогын баримт бичгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүцүүлэн болон бодитоор 22.4 сая мод тарьж, аймгийн хэмжээнд хомсдолд оройтолд орсон 4486 га талбайд 11.4 сая ширхэг тарьцаар ойжуулалтыг хийж, 10 га талбайд хамгаалтын зурус байгуулж, голын эрэг орчимд 60 мянган ширхэг бургас тариалж, Дорноговь, Булган, Орхон, Архангай, Өмнөговь, Дархан ул аймаг
хоног Улаанбаатар хот руу 3 сая ширхэг 2-8 настай навчид болон гоёл чимэглэлийн модыг нийлүүлсэн. Аймгийн усан сан бүхий газар усны их усрын онцгой болон энгийн хамгаалтын эрүүл ахуйн бүсийг тогтоож, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан улсын хэмжээнд хамгаалтын бүсийг тогтоосон 2 дахь аймаг боллоо. Баянгол сумын 3 дугаар багийн нутагт жаргалантын буллагт 10,000 м3 ус хуримтлуулах хөв цөөрөн байгуулж 3,000 орчим малыг услах боломжийг бүрдүүллээ. Баруун бүрэн санд цагаануур түшиг сумдын 10,000 га талбайд ой хөнөөлж чавжийн тэнцлийн ажлыг хийлээ. Баянгол Ерөө Шаамар зүүн бүрэн түшиг хөдөр сумдын ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон 11 газрын 121 зууны 93 га талбайд техникийн, 51.8 га талбайд биологийн, 110.1 га талбайд биологийн олон янз байдлын дүүцүүл хамгаалах ажлыг хийж нөхөн сэргэлт хийсэн талбайг өмнөх оныхоос 54 зууны 94 гагаар нэмэгдүүллээ. Аялал жуулчлалын чиглэлээр 2024 онд 4 төсөл санхүүжилт олгож, буурын голын ирэг дээр шувуу ажиглалтын цэгийг байгуулж, аймгийн гэрэл зураг сонирхогчдод хээрийн болон байгалийн гэрэл зураг авалт хийх боломж нөхцөлийг бүрдүүллээ. Еврокап олон улсын мөсөн сурын харваа наадмыг Төв, Орхон, Сэлэнг, Баян Үлхий, Дорнод, Говь Алтай, Булган, Хөвсгөл, Ховд аймгийн 150 гаруй харваачдыг хамруулан орон нутагтаа 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Сайхны хөтөл чинээр морин аялал уулын шүхүр 60 м-ийн урттай 10 м-ийн өндөртөө нэг чигийн урсгалтай нэг хүний замтай дүүжингүүр Орхон голын хэрэг дагуу аймгийн байгалийн үзэсгэлэнт газар Орхон Сэлэнгийн бэлчрийг мотор завраар аялах усан аялал 360 градус зэрэгэх VR 4 дугуйт мотоцикл аяллыг хөгжүүлж 17,000 тээврийн хэрэгсэл 34,000 аялагч жуулчид ирж үйлчлүүлсэн. Манай аймгийг жил бүр дотоод гадаадын 215.3 мянган жуулчид зорио ирж байна. Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний чиглэлээр аймгийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх чиглэлийг тодорхойлон хоршоо хөгжүүлэх сангаас 5 аж ахуйн нэгж иргэдэд 190 сая төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 9 аж ахуйн нэгжид 1 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг олгож, шинээр 38 ажлын байрыг бий болголоо. Цагаан сар 2024 Амар байна уу Монгол Баяр, Монгол Бэлэг, Намрын ногоо өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2024, Сэлэнг ургац, Алтан намар 2024, Идэж, Эрүүл Монгол хүн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 17 сумын 386 үйлдвэрлэгч баялаг бүтээгчид 120 төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон 664.3 сая төгрөгийн борлуулалтыг хийж, баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэн ард иргэдийн хэрэгцээг хямд үнэтэй чанартай эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажиллаа. Хөрөнгө оруулалт дэд бүтцийн чиглэлээр 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 49 төсөл арга хэмжээний 75.6 тэрбум төгрөг, аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 86 төсөл арга хэмжээний 7.3 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сан замын сангийн хөрөнгө оруулалтаар 90 төсөл арга хэмжээний 13.4 тэрбум төгрөгийн арга хэмжээг төлөвлөн батлуулж, улс орон нутгийн хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга ухсралтын ажлыг эхлүүлэх 170 зөвшөөрөл олгож, аймгийн Төв Сүхбаатар суманд хүүхэд хамгааллын хөгжлийн төв, нөхөн сэргээх хүүхэд хөгжлийн сургалтын төв, 200 ортой цэцэрлэгийн Сайхан суман залуучууд хөгжлийн ордон, Баянгол суман жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Мандал суман дахамдын барилга зэрэг 109 төсөл арга хэмжээг байнгын ашиглалтанд оруулсан. Сүхбаатар суман шинээр баригдах 70 МБ-ийн дулааны цахилгаан станцын 40 га газар, Мандал суман 50 МБ-ийн дулааны цахилгаан станцын 30 га газрын асуудлыг шийдвэрлэж, аймгийн төвийн 70 МБ-ийн цахилгаан станцын барилгын суурийн ажил 80% хийгдэж байна. Алтан булаг хэлийн бомбын барилга байгууламжийн өргөтгөл шинжилтийн ажлын хүрээнд Алтан булаг хэлийн бомбын барилгын 2 дугаар ээлжийн зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцлбор 77%, мал эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмж техник хэрэгсэл ухсралт 90%, ариутгалын хэсэг 20% хэрэгжилтэй явж байна. Мал эмнэлгийн лабораторийн эрдэнэтгийн цацрагийн мониторын ажил хийгдээд байна. Шаамар зүүн цагаануур түшиг сумдыг Алтан булаг дархан чиглэлийн хатуу хүчилттэй авцамтай холбож, аймгийн хэмжээнд хатуу хүчилттэй авцам 147.3 км, хайргуу хүчилттэй авцам 23.4 км, авц зогсоол 500 м2, явган үний зам 5.6 км, дугуйн зам 3 км, хүүхдийн тоглоомын талбай 5, ногоон байгууламжийн хүртээмжийг 5 гагаар тус нэмэгдүүлсэн. Жишг сум төслийн хүрээнд Алтан булаг суманд 2 км бохор ус зайлуулах шугам татаж, сумын цэвэрлэх байгууламжтай холбож 7 МБ-ийн хүчин чадалтай халаалтын төвийн гадна цахилгааны ажилд 604 кВт-ийн 160 кВ-гийн хүчин чадалтай дэд станц, 150 кВ-гийн хүчин чадалтай нөөц их үсгүр, сумын дулааны болон цэвэр усны 1857 м төв шугамыг шинээр сольж, 4 худаг суйрлуулж, дулааны найдвартай их үсвэрээр хангасан.
Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй 8 айлын орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулж 12 давхар бүхий 4 болоод 336 айлын сүлдөргөө хотхны эхний ээлжийн 83 айлын орон сууцыг ашиглалтад оруулж 3 блок 8-аас 10 давхар цутгалтыг хийж барилгын ажил 30% хийгдэж байна. Аймгийн төв Сүхбаатар сумын дулааны эрчим хүчний чанарыг сайжруулах чиглэлээр Сэлэн энерго орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газарт 20 мегаваттын хүчин чадалтай 100-ыг шинээр суурилуулж 50 м дулааны шугамыг өргөтгөн 350 кВт-ийн 530 тонн цаг хүчин чадалтай сүлжээний усны насаас суурилуулж дулааны эрчим хүчний найдвартай хөсвөрөөр хангах нөхцөлийг бүрдүүлэн ажилласан. Мөн бага урын экскаваторыг шийдвэрлэж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлсэн. Мандал орхондоо суманд 1.8 мегаваттын хүчин чадалтай 3 усан халаалтын 100, хөдөр сумын шин суурьшлийн бүсэд 604 кВт-ийн 160 кВ-гийн хүчин чадалтай дэд станцыг угсарч суурилуулж хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Тээвэр автозам эрчим хүч харилцаа холбоо геолог уулуурхаан чиглэлээр төлөвлөгөөт болон урьдчил сэргийлэх хяналт шалгалтад 90 объектыг хамруулж 13 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн 27 дүгнэлт гарган 563 зөрчлийг илрүүлж хугацаатай албан шаардлага хургуулж ажилласнаар албан шаардлагын биелэл 79.3%, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт 90.2% буюу өмнөх оныхоос 10.2%-аар нэмэгдэж эрсдэл үүсэх магадлалыг 3%-аар бурууллаа. Нутгийн захиргааны чиглэлээр төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгаа хөтөлбөрийн хүрээнд сумдын засаг даргаанд хамгаан газар 63.4 сая төгрөг, сайхан сумын ерөнхий боловсролын мэдээлэл зүйн кабинетыг 50 сая төгрөгийн компьютер, хэвлэгч тоног төхөөрөмжөөр, аймгийн засаг даргаанд хамгаан газрын хурлын их танхим 137.5 сая төгрөгийн тавилга, дууны төхөөрөмж, гадаадын иргэн харьяатын газар 100 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж, терроризмтэй тэмцэх зөвлөл 100 сая төгрөгийн станц, галт зэвсэг болон дагалдах хэрэгсэл, ерөө сумын албан хаагчдыг 166 сая төгрөгийн уртаг бүхий цахим тоног төхөөрөмжөөр тус хангаж ажиллалаа. Удирдлагын академийн богино хугацааны сургалтад 38, анх томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалтад 27, дунд хугацааны мэргэжүүлэх давтан сургалтад 34, ахлах түшимлийн мэргэжүүлэх багц сургалтад 7, эрхэлсэн түшимлийн мэргэжүүлэх багц сургалтад 3 буюу нийт 71 албан хаагчийг хамруулсан. Аймгийн хэмжээнд мэргэжил дэвшлүүлэх 21, мэргэжүүлэх 93, богино хугацааны зорилттой сургалтад 175, цахим болон ажлын байран дээрх сургалтад 19208 албан хаагчийг хамруулж, давхарцсан тоогоор нийт 19497 албан хаагчдын мэдлэг ур чадварыг дэвшлүүллээ. Аймгийн хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтыг 4 удаа зохион байгуулж 136 иргэнийг нөөцөд бүртгэлээ. Төрийн захиргааны удирдах ба гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын нийт 246 сул оронтойг нөхөх 12 удаагийн тусгай шалгалтыг зохион байгуулж, төрийн захиргааны удирдах албан тушаалын 8, гүйцэтгэх албан тушаалын 58, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын 5 нийт 71 сул оронтойг нөхлөө. Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг үе шатаагаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумдын засаг даргаанд хамгаан газар нэгдсэн эмнэлэг төрийн үйлчилгээний нэгдсэн төв төрийн банкнд хурдан төвийн цэгийг байршуулж, операторын гормоор 13651 үйлчилгээг үзүүлж, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ. Нийтийн мэдээллийн хялт байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах шилэн ажиллагааны хүрээнд аймгийн хэмжээний 96 нэр төрлийн мэдээллийг бүрэн байршуулж, 99% үзүүлэлттэй дүгнэгдсэн. 2024 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд нийт 4555 иргэн хандаж, санал хүсэлт өргөдөлгөомжл гаргаснаас 4377 иргэний өргөдлийг 96.1% үзүүлэлттэй шийдвэрлэлээ. Аймгийн стандарт хэмжил зүйн хэлтээс цахилгааны 3 фазын тоолуурыг шалган баталгаажуулагч, иж бүрэн Италиан төхөөрөмжтэй болж 380 вольтын цахилгааны тоолуурыг орон нутагтаа баталгаажуулдаг боллоо. Аймгийн хэмжээнд айл өрх аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан эрчим хүчний 1 фазын 622, 3 фазын 159 тоолуурыг шалгаж баталгаажууллаа. Сэлэн аймгийн бүгд найрамдах Хятад ард улс, Оросын албаны улс, бүгд найрамдах Солонгос улс, Япон улс, Турк улс, Канада улс, Америк нэгдсэн улс, Швейцар улс, Кувейт улс зэрэг 8 улс, 3 муж, 9 хот, 6 элчин сайдын яам, 1 консулын газар, 1 төлөөлөгчийн газар, 7 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Энэ онд Япон улсын хүүхдийг ивэх сангийн бага насны хүүхдийг цогцлогчлоор дэмжих төсөл, JICA-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих төслийг аймагт хэрэгжүүлж байна. Мөн Канада улсын гадаад харилцааны яамны хөрөнгө оруулалттай Экофарм буюу уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож биологийн олон янз байдлыг алдагдуулахгүйгээр орон нутагт хөдөө аж ахуйн хүнсний тогтолцооны чадварыг сайжруулах төслийг аймагтаа хэрэгжүүлж байна. Хууль эрх зүйн хүрээнд
Хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан 794 удаагийн сургалтад давхардсан тоогоор 44310 иргэд төрийн албаагчдыг хамруулсан. Авилгын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж 380 албаагчийг хамрууллаа. Авилгын эсрэг хууль тогтоомжийг сурталчилж, соён гэгэрүүлэх ажлыг эрчимжүүлснээр мөрдөгчийн мэдээлэл өмнөх оноос 50%-аар буурсан үр дүнтэй ажиллаа. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн төвд камерын хяналтын дэд төвийг байгуулж, ногоон бүс, ногоон гудамж, ногоон сум ажил, арга хэмжээний хүрээнд нийт эзэмшлийн гудамж талбайд улс орон нутгийн төсвөр 182 зэгт 361 жишг камер суйрлуулан дэд төвд холбоод байна. Мандал ерөө Алтан булаг сумдын орон нутгийн авт зам, гудамж талбайд 242 жишг камерыг 1.1 тэрбум, буган тосгоны 24 зэгт 39 хяналтын камерыг 195 сая төгрөгийн өртгөөр тус хийж гүйцэтгэлээ. Иргэдийг хууль зүйн тусалцаа авах боломж нөхцлөөр хангах ажлын хүрээнд сайхан суманд улсын өмгөөлөгчийн оронтойг нэмэгдүүлэн 49 эрэгт өмгөөлийн үйлчилгээ үзүүлж 35 хэргийг шийдвэрлүүлэн 159-нд хууль зүйн зөвлөгөө үзүүлсэн байна. Дархан хил арга хэмжээний хүрээнд ойн хэрийн төвнөөс хамгаалах шорон зурус сэргээх ажилд хилийн тэмдгээс хонгороо хилийн харуулаас ганцын даваа хүртэл нийт 30.6 км урт 7-оос 14 метрийн өргөнтэй газрыг сэргээх ажлыг зохион байгуулсан. Мөн Алтан булаг сумын нутагт оргойд чиглэлд 10-аас 14 метрийн өргөнтэй зурвасыг хилийн цэргийн дэг 284-р салбар хариуцсан хэсэг 54.6 км урт 7-оос 14 метрийн өргөнтэй төмрөөс хамгаалах шорон зурвасыг тус сэргээн засварлаа. Хилийн цэргийн дэг 243 дугаар ангийн хилчдийн амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор хилчээ отохны бохирын 60 м шугам, халаалтын 132 м шугам, цэвэр усны 132 м шугамыг тус шинээр хийж гүйцэтгэлээ. Батлан хамгаалах бодлогын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан чигүүрэг бүхий байгууллагуудын алба багштын дунд цэрэг спортын олон төрөлт цуврал тэмцээнийг зохион байгуулан 11 байгууллагын 420 гаруй тамирчдыг хамрууллаа. Аймгийн засаг дарга нэрэмжит цэрэг спортын дүүл 2024 цогцлбор тэмцээнийг Сум аймаг гэсэн хоёр үе шатаа зохион байгуулж, ерөнхий боловсролын 34 сургуулийн 1760 гаруй ас сурагчид, 360 гаруй албаагч багш ажилчдыг оролцууллаа. Аймгийн засаг даргын санаачилгаар их орон суралцагч арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлахангийн 820 гаруй сурагчдыг 3 ээлжээр хүлд авч, ардын урсгалын үлгийн нутаг Сэлэн аймгийнхаа түүхийн талаарх мэдээллийг олгож, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулан аймаг орон нутгаа сурталчлан ажиллалаа. Аймгийн 2024 оны хөгжлийн жилд 8 бүлгийн 194 арга хэмжээг 91.6% гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлэн ажилласнаа эрхэм төлөөлөгч та бүхэнд томилон хүргэлээ.